За өнөөдөр манай энэ өрөөнд захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн цуглаад байна. За шинжлэх ухааны технологи хасар дургуун хөрстэй хөгжиж байгаа хөгжиж түүний үр шим маш богино хугацаанд хүний өдөр тутмын хэрэгцээ болж байгаа энэ үед манай сургуулийн компьютер ашиглалт багш сурагчдын интернет ашиглалт сургалтанд хэрхэн хэрэгжиж байгаад үнэлгээ өгөх сургууль хөгжүүлэх төлөвлөгөөнд интернет үйлчилгээ сургалтын тоног төхөөрөмж шинээр авах сэлбэн засварлахаар тусгагдсан тул энэ стратеги хэрэгжилтэнд үнэлгээ өгөх зорилгоор энэ ажлыг хийж байна. За энэ чиглэлээр цаашид хяналт шинжилгээ хийх шийдвэрлэх шаардлагатай байгааг тогтоож энэ ажилд ажиллах багийн бүрэлдэхүүнийг томилсон юм аа. За энэ багийн бүрэлдэхүүнд сургалтын менежер Уд Угармаа, за нийгмийн ажилтан Ундармаа, математикийн багш Эрдэнэ Оюун, сургуулийн Нярав Мөнгшин, 11-р ангийн сурагч Мөрөн, эцэг эхийн төлөөлөгч Оюун Чимэг гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй энэ багийн бүрэлдэхүүнийг сонгосон юм аа. За энэ та нар энэ одоо хяналт шинжилгээ хийхдээ их олон аргуудыг хэрэглэх хэрэгтэй байна. За тэнд одоо олон мэдээллийг суулгах, багш сурагчдаас санал асуулга авах, бүлгээр ганцаарчилсан мөн бичгээр санал асуулга авах зэрэг болон сургуулийн хуучин одоо тайлангуудыг сургуулийн өмнө гарсан тайлангуудыг ашиглаад удирдамж боловсруулж юу хийх шаардлагатай байна, юу хэрэгцээтэй байгааг одоо боловсруулад ажлын 5 хоногт багтааж надад удирдамж боловсруулж батлуулах шаардлагатай байна. Сая энэ ярьсан чиглэлээр та бүхэнд асууж тодруулах зүйл байна уу? За ингээд захирлын тушаалаар ингээд ажлын хэсэг ингээд бүрдүүлсэн юм байна. За энэ ажлын хэсэг маань одоо яг ямар үйл ажиллагааг яаж хийх вэ гэдгийг бас тодруулж асуумаар байна. Манай сургуулийн компьютерийн тоо хүчин чадал нэгдүгээрт ямар байна вэ? За сургууль маань 2005 онд интернетэд холбогдсон. За энийг багш сурагчид одоо бүрэн ашиглаж чадаж байна уу? Багш сурагчдын цаашдын сонирхол хэрэгцээ ямар төвшөнд байна вэ? За тэгээ юу шаардлагатай байгааг та нар судлаад энэ бүлгийнхаа энэ тэргуун шийдвэрлэх асуудлыг судлаад захирлын зөвлөлийн хурлаар оруулнаа. За ингээд ажлын хэсэг одоо манай ажлын хэсэг одоо өнөөдөр юу шийдвэрлэх вэ гэхээр эхлээд удирдамжаа боловсруулах хэрэгтэй. Удирдамжаа боловсруулахын тулд зорилгоо тодорхойлоод тэгэд үнэлгээ хийх газар объектуудаа одоо тодруулаад за тэгэд хэдэн хүнээс яаж одоо ямар аргаар судалгаа авах вэ гэдгээ бас товлно. Мөн яг хэрийн судалгаагаа хэдийд авах уу, мөн энийг хэн хариуцах уу? Тэгэд ямар төсөв шаардлагах вэ гэдгийг энд одоо хэлэлцээд, ярилцаад тэгээд одоо удирдамжаа боловсруулах хэрэгтэй байна. За миний бодлоор болохоор одоо сургуулийнхаа компьютерийн техник хангамжтэй тэрэнд одоо үнэлгээд үнэлт өгөх. Тэгээд одоо багш сурагчдын тэр сурах үйл явцдаа тэр компьютерийг хэрхэн ашиглаж байгаа тийм ээ. Тэр байдлыг нь одоо мэдэх, тэгээ хүртээмжийг нь тодорхойлох, мөн интернетийн үйлчилгээ хүртээмж ер нь чанар ер нь манай сургууль дээр хэр одоо тодорхойлох хэрэгцээ ер нь хэр байгаа тийм. Цаашид энэ нөөц болцоогоо ер нь ашиглаад одоо энэ интернетийг ашиглах, компьютерийг одоо хангамжийг чанаржуулах ийм асуудлыг одоо яаж цаашид юу шийдвэрлэх шаардлагатай байгааг тогтоох ийм одоо зорилгыг одоо энэ ажлынхаа юунд хүрээнд авч үзүүл яах вэ гэсэн саналтай байна би. Эцгийнхийг төлөөлж байгаагийн хувьд ажлын зорилгот ийм зүйлийг тусгуулмаар байна. Интернет ашиглалт бол хүүхдийн хувьд бол дандаа тоглоомын чанартай явагддаг. Сургалтанд яа тусгаж байгаа тал дээр нь улмын хяналт тавьж ажиллаж өгөх зүгээр байна гэж бодож байна. Энэ ажлын зорилготой сурагчдын санал бодол хэрэгцээг төлхөө оруулж өгмөр байна. Миний бодлоор бол энэ байгууллагын яран хувьд эд хөрөнгө хариуцж байдаг. Тэгээд бүх одоо компьютерүүд бол өрөөнд конторт сурагчдад бол хүртээмжтэй гэж бодож байгаа. Тэгээд энэ компьютерүүдийг одоо дор бүр нь одоо засаж сайжруулах, эвдрэл хинхэрлийг одоо янзлуулах, мөн бүх компьютеруудаа пассворджуулах, картжуулах хэрэгтэй байна гэж бодож байна.
Энэ чиглэлээр одоо ажлын зорилгод тусгаж өгмөр байна. За миний бодлоор бол мэдээлэл зүйн багшаас бусад бүх мэрэгжлийн багш нар тэр сурах үйл явцдаа компьютерийг хэрхэн ашиглаж байна вэ? Интернетийн хэрэглээний төвшин ямар байна вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. За бид нар ингээд ажлаа одоо ажлынхаа зорилгыг тодорхойлчлоо. За одоо ингээд зорилгоо тодорхойлсон учраас үнэлгээ хийх газраа 60 одоо энэ сургуулийнхаа компьютерийн лаборатори сургуулийн мэдээлэл зүйн багш нараас одоо авъя гэж бодож байна. Газраа сонгоод тэгээд ер нь хэдэн хүнээс яаж авах вэ, хизээ авах вэ гэдгийг тодруулахын тулд одоо миний санал юм байна. Нийт одоо 1500 багшийн 50 сурагчийн 10%, 70 гаруй багшийн 50%-аас одоо санал асуулга бол одоо ямар вэ гэж бодож байна. За тэгээд бол энэ мэдээж энэ асуулга судалгаагаа одоо ажиглал хэлбэрээр, ганцаарчлсан ярьцлага хэлбэрээр, бүлгийн хэлбэрээр тийм ээ одоо авах нь зөв үү гэж одоо бас таартад бас зөвлөдөж ярмаар байна. За компьютерийн лабораториг одоо түшиглэх нь зүйтэй гэж бодож байна уу? Зүйтэй гэж бодож байна. Орж байгаа байл. Ааха. За тэгвэл энэ бүрэлдэхүүнээс гадна бид нарт бас одоо сургуулийн нөөц болцоо багш нарыг ашиглаад энэ нийт одоо хичнээн компьютер хичнээн одоо техник хэрэгсэл байгаа гэдгийг бас энэ няруу сургуулийн багш нараас тоолгын комиссаа гаргаад бид нарт бас тийм судалгааг нэмж гаргаж өгөх нь бас зөв юм уу да тийм ээ. За бусд нь бол өөрсдийнхөө одоо ажлуудыг хуваарлаад авах нь зөв гэж бодож байна. За хэн одоо ямар ажил одоо хуваарлаж авах санал бодолтой байна. За ганцаарчлсан ярилцлагыг би одоо авъя гэж бодож байна. Тэгээд ер нь юу яадаг вэ? Нөгөө ерөнхий мэдээллийн үндсэн асуултуудаа бүгдээрээ багаараа ярилцсан шийдвэрлээд тэгээд асуултын дагуу одоо нэг яг мэрэгжлийн дагуу нөгөө мэдээлэл зүйн багшаас нэг тэгээд бусад нөгөө заа гаргын нэгдлийн багш нараас нэг багш нараас ингээд санал асуулга. Тэгээд ганцаарчлсан ярилцлага авчулъя. Ямар байна? Тийм л саналтай юм би бол. Миний бодлоор л ингэж байна. За ганцаарчилсан ярилцлагын бол ундрмаа чи аваад мэрэгжлийн мэдээлэл зүйн багшаас нэг, мэрэгжлийн багшраас нэг ингээ хоёр багшаас одоо ярилцлага авчихаа. За тэгээд санал асуулга бичгээр бол одоо сурагч мөрөн санал асуулга авчих. За тэгээд сурагчдын дунд хийх ажиглалтаа бол эцэгхийн төлөөлөл оюун чимггүй та хийчих. За тэгээд багш сурагчдын бүлгээр ярилцлагыг Эрдэнэ аюун багш одоо та хийчихээ. За би ингээ 35 багшаас асуулга авнаа. Ингээд тэр багш нарын интернетийн ашигла хэрэглээний төвшинг тодорхойлох асуулгадаа дараах асуултыг оруулвал ямар гэж бодож байна. Жишээлбэл нэгдүгээр нь хичээл шаардлагатай материалыг хвчлэн хаанаас авдаг вэ? Интернет хвчлэн хаанаас ордог вэ? Тэгээд сурах үйл явцдаа компьютерийг хэрхэн ашигладаг вэ гэх мэтлийн асуултыг оруулъя. За энэ Эрдэнэ аюун багшийн санал дээр хичээл шаардлагатай материалыг өвчлэн хаанаас авдаг вэ гэсэн энэ асуултын дотроос нэгдүгээрт номноос, хоёрдугаарт интернетээс, гуравдугаарт багшаас, дөрөвдүгээрт бусад мэдээллийн их сурвалжаас гэсэн энэ хариултуудыг одоо оруулж өгөх нь зүйтэй гэж бодож байна. За багшийн хэлсэн асуулт нь интернетийг ямар зорилгоор ашигладаг вэ? Имэйл шалгах, мессенжер чат ашиглах, бусадтай харилцах, мэдээлэл хайх, програм, дуу, клип, зураг татаж авах гэсэн зорилгоор ашиглаад байна. Ийм зорилгоор ашиглаж болох уу? Нөгөө талаар нь одоо сайн талаар нь яаж ашиглаж болох вэ? Тийм ямар чиглэлээр яаж ашиглаж байна вэ энэ интернетийг тийм ээ? Яг сургалтандаа хэрэгжилж гин үү? Клип үзэх гэж хэрэгжилж гин үү тийм ээ? Ямар нэгэн кино үзэж гин үү? Өөзөө тийм янз бүр. Тийм зорилгоор ашиглаж гин үү гэдгийг бас тодруулах тийм ээ хариултуудыг оруулж болох юм байна тийм ээ. За тэгээ.
Захирлын тушаалаар ингээд ажлын хэсэг бүрдсэн юм манай сургууль дээр. Тэр багт одоо би орсон. Тэгээд компьютерийн одоо хүрэлцээ хүртээмж одоо хэр байгаа, интернет ашиглалт одоо яаж одоо интернет ашиглаж байгааг одоо тодруулах зорилготой ингээд ийм баг бүрдсэн юм аа. За ингээд та бүхэн одоо интернет ашиглалтыг одоо хэр хүртээмжтэй яаж ашиглаж байна, хичээл сургалтаа одоо хэр хүртээмжтэй ашиглаж байгаа талаар одоо санал хүсэлтэйвэл одоо энэ санал хүсэлтэйвэл энэ санал асуудлыг бүрж өгнө. За та нар одоо сургууль дээр интернет одоо компьютер ашиглах боломж одоо хэр их хүртээмжтэй байдаг вэ? Одоо энэ талаар юу гэж бодож байна? Интернет л ордгоо багш нэг данаал хичээлээ заадаг болохоор нэг интернет л ордгоо. Мэдээлэл зөө ингээд 7 хоногт 1 цаг ордог. Хэрвээ 7 хоногт ингээд 3 юм уу 2 цаг оруулах юм бол 2 групп маань тэгээд 10 хүүхэдтэй юм чинь тэгээд интернет орох боломж байх болов уу гэж. Бас тэгээд интернет орохыг зааж өгөөд бид нар чинь ерөөсөө интернет орохыг мэдэхгүй заримд л яг гэртээ компьютертай хүүхдүүдэнд мэддгээд магадгүй л дээ. Гэтэ миний хувьд бас нуулгүй хэлэхэд мэдэхгүй. Манай сургууль нь 10 компьютертэй тэгээд 10 компьютероо өшөө олон болгоод бид бас дөхөн болох юм болов гэж бодчих. Тэгээд 7 хоногт 1 цаг мэдээлэл зүйчэл ордог. Тэгээ үүнийг 2-оос 3 цаг мэдээлэл зүйчэл оруулах зүгээр юм гэж. Чөлөө цагаар интернет суумаар тийм чөлөө цагаа одоо үр дүнтэй өнгөрөмөр нь тэгээд илүү их олон компьютертэй болмоор. Сургуулийн дотооддоо тийм ээ компьютерийн техник хангамж интернет ашиглалтын хүрэлцээ ямар байгааг тодорхойлох зорилготойгоор ингээд ажлын хэсэг одоо захирлын тушаар томилогдсон. Энэ ажлын хэсэг бол одоо нийт сургуулийнхаа сурагчид багш нараас та бүхнээс санал асуулга авч энэ ажлын хэсэг бүрдүүлэх гэж байна. Тэгэхээр та бүхэн одоо наад санал асуулга дээрээ тухайн одоо манай сургуулийн одоо интернет ашиглалт, компьютерийн хүртээмж хангамж сургалтын дээр ямар байгаа талаар одоо наана бүгэлж өгнө. Хүүхдүүд маань өнөөдөр бас компьютерийн хичээлийн талаар бас тодорхой материалыг баазтай болсон хэдий ч интернетээр холбогдсоноор багш нар бас бид хэд бас интернетэд орж мэдээлэл авах боломж бас их бага байгаа. Яа тэгэхээр одоо чөлөө цагаараа интернетэд суух боломж олдсон ч гэсэн тэр одоо кабинет маань нэгдүгürt хичээлийн цагт зарцуулагддаг. Хоёрдугаарт одоо бид нар бас яг интернетэд өнөөдөр яг ороод магадч бас энэ хэлэхэд хэцүү ч гэсэн өнөөдөр бас бид нар чинь ийм л хаягтай болсон ч гэсэн яг интернетэд сууж үзээгүй багш нар бас их олон байгаа. Гэсэн хэдий ч бид нар одоо нэгэн тийм боломж олдсон учраас цааш энэ одоо сайхан ийм боломжоо ашиглах болцоо олдож байгаад бас их талархаж байна. За тэгээ өнөөдөр шинжлэх ухаан хөгжиж тийм ээ өнөөдөр ийм хөгжлийн эрүү үед бид нар хичээлээ одоо дан ганц сурах хүчгээ хараад ингээ хичээлээ явуулаад тахт бас үнэхээр хоцрогдож байна л да. За тэгээд ялангуяа одоо миний мэрэгжлийн зүгээс биологийн мэрэгжлийн зүгээс янз бүрийн одоо шинжлэх ухааны нээлтүүдийг бас хүүхдүүдэд ингэж интернет рүү орж мэдээлэл авах бас бүрэн боломж нээгдэж байгаа. Бас хүүхдүүд гэрийн даалгавар бас энэ талаар бас багш өгдөг л дөө. Тэгээд интернет кафе сууж байгаа хүүхдүүд маань бас их цөөхөн, харьцангуй цөөхөн. Тэгээд энэ асуудлыг одоо бид нар цаашд бас сүүлийн одоо шинжлэх ухааны техник ололтыг хичээлдээ хэрэглэх боломж бас нэлээд олдож байгаа. Тэгээд хүүхдүүдтэй бас энэ талаар бас мэдээлэл нэлээд өгж байгаа. Тэгээ хүүхдүүд маань одоо цааш хүүхдүүд гэлтгүү багш өөрөө бас интернетэд орж сууж сүүлийн үеийн мэдээлэл ололттой танилцах дэлхийн хөгжлийн төвтэй бас энэ зэрэгцэх боломж олдож байгаад бас их талархаж байна. Ерөөсөө секцээ бүхэн одоо компьютертэй баймаар байна. Тэгэхээр сургуулийн тэр хэмжээний жоохон компьютер чинь зөвхөн хүүхдийн хичээлийн нэг юунд зориулж байгаа шүү дээ. Тэр багш нарт бол компьютерийн хүрэлцээ одоо бага байна. Тэгэхээр одоо секцээрээ өдөр компьютертэй баймаар нэгдүгээр хоёрдугаар тэр сургууль дээр бас интернет кафегээд багш нарт зориулсан юм сургуулийн компьютерийн танхимаас өөр бас тусгай танхим байр хэрэгтэй байна. Тэгжээс багш нар бас суралцаж тэндээ юм мэдээлэл авна бас мэдэхгүй чадахгүй хүмүүс нь сургалтанд хамрагдах чи тэндээс юу авна штэ мэдлэг авна. Тэр миний хувьд бол тийм юм зайлшгүй хэрэгтэй юм шиг одоо санагдаж байна. Интернет ашиглаад сурчлаа гэд тэгэхэд түүнийг сурагчдад
яаж хүргэх вэ? Материал нөгөө багаж хэрэгслийн талаас прожектор ч юм уу тий. Энэ тал дээр бол их дутагдaltaй байдаг. Энэ бол зайлшгүй хэрэгтэй л гэж бодож байна. Манай сургуулийн мэрэгжлийн багшийн хувьд тийм ээ мэдээлсэн багшийн хувьд та хоёроос одоо нэг ярилцлага авах гэсэн юм аа. Тэгээд одоо манай сургууль дээр тийм ээ одоо багш нар интернетийг одоо хэр зэрэг ашигладаг гэж та нар одоо боддгоо. Сургууль дээр ер нь интернет ашиглах боломж тий хэр байдаг вэ? Энэ талаар та хоёр одоо өөрсдийнхөө санал бодлыг хэлнэ. За манай сургууль бол ер нь интернетэд холбогдсон боловч багш сурагчид одоо чөлөө цагаараа интернетэд сууж интернетээс янз бүрийн мэдээлэл авах талаар бол нэлээд хомсгон байдаг. Яагаад гэвэл нэгдүгээр манай сургууль 3 хэлээр хичээлдэг болохоор компьютерийн хүрэлцээ муутай ганц нэг чөлөөтэй цонхтой цаг гарсан үед нь тэр багш нь өөрөө хичээлтэй байдаг ч юм уу ийм шалтгаануудаар багш нар болон сурагчид ер нь илүү цагаараа нэлээд сууж чаддгүй. Тэгээд компьютерийн хүрэлцээ муутай болохоор лабораторид ерөөсөө чөлөөтэй цаг байхгүй учраас бид нар одоо багш нарын өрөөнд ч юм уу заахаар ч юм уу нэг компьютер бас хэрэгтэй байна. Хэрвээ ингэж багш нарын өрөөнд компьютертэй байх юм бол багш нар өөрснөө чөлөө цагаараа ороод юм хийгээд интернетээс мэдээлэл аваад хичээлээ явуулах бүрэн боломжтой гэж үздэг. Тэгэхээр биднэрт компьютер нэгдүгээрт нэлээд дутагдaltaй. Бас нөгөө талаас интернет хичнээн холбогдсон байлаа гэсэн ч багш нар маань зарим нь бас интернетийн орчинд ажиллаж чадахгүй учраас бас тэрийг ашиглаж чаддгүй. Тийм учраас бас тэр талаар сургалт явуулж өгвөл зүйтэй болов уу гэж боддог. Тус сургуулийн сурагч захиргааны ажилтныг хэрэглэж байгаа компьютерийн нийт тоо 18, принтер 7 буюу лазерын принтер 4, цэгийн принтер 2, өнгөт принтер 1, за сканер 1, Canon 3. Ийм зүйлүүдийг сургууль хүмүүжлийн ажилдад ашиглаж байна. Нийт 18 компьютерийн захиргааны ажилтны хэрэгцээнд 7 буюу 41.8%, сурагчдын сургалтын хэрэгцээнд 11 буюу 71.5%-ийг ашиглаж байна. За үүнээс үзэхэд нийт одоо манай компьютерийн хүчин чадал нь бол үнэхээр одоо сайн хэмжээнд байгаа нь харагдаж байна. Жишээлх юм бол Pentium 1.4, Pentium 2.1, Pentium 4 10 ширхэг буюу 66.6% байна. За тэгэхээр энэ хүчин чадлын хэмжээнд одоо их сайн боловч тоо ширхгийн хувьд бол бас харьцангуй цөөн байгаа нь харагдаж байна. Мөн яг хөө зүгээр манай сургуулийн хувьд аваад үзэхэд энэ нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас харьцуулахад манай сургууль бол интернетэд холбогдсон мөн одоо электрон хаягтай болсон гэдгээрээ бол бусад сургуулиас давуу талтай нь бол одоо ажиглагдаж байна. Гэвч одоо яг багш сурагчдын одоо лаборатори дээр ажиллах хэрэгцээ буюу тооны хувьд одоо компьютерийн лабораторийг бий болгох нь харагдаж байна. Нийт бол манай багш нарын 70% нь одоо электрон хаягтай болсон, суралцагчдын бол одоо 30% нь электрон хаягтай болцоход байгаамаа. Энэ электрон хаягуудаа ашиглах боломжийг одоо бүрдүүлж өгөх хэрэгтэй байна гэж үзэж байна. За интернет ашиглалт хэрэглээний түвшингийн судалгаанаас харахад нийт багш нарын одоо 50% буюу 35 багш оролцлоо. За үүнээс бага ангийн багш 8, дунд ангийн багш 27. За насны ангилаар авч үзэх юм бол 30 хүртэлх насны багш 10, 30-аас 40 насны багш 11, 40-аас 50 насны багш 14 багш оролцсон байна. За судалгааны үед цуглуулсан мэдээллийг нийтгэн дараах дүгнэлтийг хийлээ. Дүгнэлтийг харах юм бол сургуулийн орчинд компьютер интернет ашиглах боломжийг үнэлсэн шалтгааныг сургалтын танхимд компьютерийн хүрэлцээ муу, нэг компьютерт ногдох хүүхдийн тоо их олон байна гэж тодорхойлсон байна.
Үүнээс үндслээд интернет компьютер ашиглалт сайжруулах талаар багш нарын дараах саналыг тавьсан байна. Үүнд нэгдүгээр багш нарын донд компьютер интернетийн сургалт явуулах, хоёрдугаар багш нарт зориулсан тусгай компьютертэй болох, гуравдугаар компьютерийн хүрэлцээ хүчин чадлыг сайжруулах, мөн хэвлэгч ховлогч машин байлгах, дөрөвдүгээр танхим бүрийн компьютержүүлж интернет холбох, тавдугаарт интернетийг ашиглах боломжоор хангах гэсэн ийм саналуудыг одоо багш нараас тавьсан байна. Сая тайлбарт сурагчдаас авсан санал асуулганд мэдээлэл зүйн хичээлээр бол хэрэгцээгүй мэдээлэл олгож байна гэдэг энэ талаар бол толгойж байна. Энэ сурагчдын санал асуулгаас бол 50% нь сурагчдын нийт судалгаанд оролцсон сурагчдын 50% нь одоо мэдээлэл зүйн хичээлээр хэрэгцээгүй мэдлэгийг олгож байна гэсэн юм санал асуулга гарч ирсэн байгаа. Энэ бол одоо хэрэглээний програмуудыг хичээл дээр өргөн хэрэглэхгүй байна гэж үзсэн байна. Хамгийн гол нь хичээл тийм ээ хэрэглээний програмууд үзэхгүйгээр бас бусад өөр одоо чиглэлээр сургалтыг явуулж ийн гэхээр хэрэглээний програмаар сургалтын хичээлийг явуулж чанаржуулах шаардлагатай байна гэж үзэж байна. Багш нарын интернет ашиглалт хэрэглээний түвшинд хийсэн анализээс авч үзэхэд хичээл шаардлагатай материалыг хаанаас авдаг вэ гэсэн энэ асуултанд нийт одоо багш нар өөрсдөө нийт 35 багш оролцсноос 32 буюу 91.4% нь номноосоо гэж үзсэн байна. За хоёрдугаар асуулт нь бол интернетийг ихэвчлэн ямар зорилгоор ашигладаг вэ гэхэд нийт багш нарын 80% буюу 26%, 54% нь имэйл шалгах, мэдээлэл хаах гэсэн ийм чиглэлээр. За дараагийн дугаарт бол огт ашигладаггүй 20% байгаа маань. Огт ашигладаггүй багш нараас мөн интернет ихэвчлэн хаанаас ордог вэ гэсэн энэ асуултанд бол сургуулийн компьютерийн лабораториос ордгоо гэсэн хувь нэгч байхгүй одоо тэг хувь байна. Тэгэхээр сургуулийн компьютерийн лабораторийг багш нар одоо ашиглах ямарч боломжгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм аа. За 7 хоногт хэдэн цаг интернет ашигладаг вэ гэхэд ерөөсөө огт ашигладаг вэ гэж 20% нь үтсэн байна. Тэгэхээр энэ 7 хоногт интернетийг бол тодорхой хугацаагаар бас ашиглах ёстой гэж үзэж байна. За сурах үйл явцад компьютерийг хэрхэн ашигладаг вэ? Үеийн төвшнгөө үнэлнэ үү гэж багш нараас үзэхэд бол дунджаас доогуур төвшөнд нийт багш нарын 82% нь одоо саналаа өгсөн байна. За мөн сургуулийн орчинд компьютер интернет ашиглах боломжийг хэрхэн үнэлэх вэ гэхэд бол одоо нийт багш нар одоо хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн байна. За ингээд харахаар нийт одоо багш нарын хэрэглээний интернетийг одоо ашиглах ашиглалт нь бол харагдаж байна гэж бас ойлгогдож байна. Интернет ашиглалтанд технологи шинжилгээ үнэлгээ хийхэд одоо баг томилж ингэж ажлын хэсэг томилж ажилуулсан манай энэ ажлын хэсгийн багийн бүрэлдэхүүнд орсон хүмүүс бас нэлээд сайн ажилласан байна. Энэ судалгаа шинжилгээ нэлээд олон төрлийн судалгаан дээр тулгуурлаж сайн ажиллажээ. За тэгэд энэ судалгаа шинжилгээнд дээр тулгуурлаад бас сургуулийн захиргаанд хүсэлт гаргасан байна. Тэгээд Японы засгийн газрын бүсэлхүү тусламжаар манай сургуульд өргөтгөлийн барилга баригдаж дуусж байгаа. За энэ барилга баригдаад дуусгаар одоо энэ нэгдүгээр А байрныхаа сургуульд нэг компьютерийн шинэ лаборатори шинээр нээж ажилуулъя гэж бодож байна. Мөн одоо компьютер Pentium 4 компьютер 10 ширхгийг бас авахаар ингээд тооцсон. Энэ 10 ширхэг компьютер л удахгүй одоо манай сургуулийн багш нарын хэрэгцээнд ашиглагдах болно. За мөн энэ оны одоо эцэст бид нар бас сургууль маань прожектортай болох ийм одоо их усүр бий болсон. Тэгээд энэ бүхнийг одоо хэрэгжүүлэхэд багш нар бас анхаарах зүйл байна. За багш нар энэ дээр юун дээр анхаарах вэ гэвэл одоо интернетийг бүрэн дүрэн ашиглаж сурах, мөн хэрэглээний одоо програмуудыг бүрэн дүрэн ашиглаж сурах, мөн сургалтанд одоо мэдээлэл хэрэглээний технологиг ашиглах бүрэн дүрэн ашиглаж сурах шаардлагатай байна. Энийг нийт багш нарт бас даалгаж байна.